Хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. За өчигдөр бид мэдээллийн хөтөлбөртөө улсын их хурлын гишүүн хөдөлмөрийн үндэсний намын дарга Ганбаатарыг урьж оролцуулан тус намд үүсэж байгаа цаг үеийн асуудлаар тодорхой мэдээлэл авсан. Харин өнөөдөр тус намын дарга найдлааг урьж студид ирүүлээд байна. Танд энэ орой төргий. За баярлалаа. Тэгэхээр би яг улсын их хурлын гишүүн Ганбаатарыг за хөдөлмөрийн үндэсний намын дарга гэж зарлаа. За таныг бас одоо тус намын дарга гэж зарлаа. Яг хэн дарга болчиход байна? Ер нь намын даргыг ямар хууль журмын дагуу тий ямар эсвэл ямар холбогдох байгууллагаар баталгаажуулт юм бэ? Та энэ дээр илүү яг тодорхой хариулт өгөхгүй. За баярлалаа. Монгол улсад хэрвээ хууль үйлчилдэг юм бол намын дүрм чухал юм бол одоо хүн намын дарга өнөөдөр бий байна. Тавийн тайлбарлая л да. Яг юуны өмнө энэ хүн намын одоо дарга болохын тулд ямар нэгэн байдлаар би хувийн хүсэл сонирхол амбиц байхгүй. Ганбаатар гишүүнийг анх намын гишүүн болоход цааш нь дарга болоход би бол идэвхжүүлэн дэмжиж нөхдөгөө ятгаж дарга болгосон. Гэхдээ намын дарга гэж хүн бол намын ив нэгдлийг хамгаалдаг, үзэл санааг нь тээдэг, гишүүдэд хуурдаггүй, олон нийтийг хуурм мэхэлдэггүй, дүрм журм баримталдаг байх ёстой. Энэ бол анхдагч зарчим. Энийг Ганбаатар тухайн дарга маань мөрдөж чадаагүй болохоор хэд хэдэн ноцтой алдаа гаргасан. Тийм болохоор яг журмынхаа дагуу, дүрмийнхаа дагуу өчигдөр, уржигдөр дараагаас нь чөлөөсөн юм аа. За ямар алдаа гаргасан бэ? Ганбаатар гишүүн хэдэн үндсэл хэлж байл л дээ. За би нэгдүгээрт хэлье. Нэгдүгээрт Монгол улсын хуулийг зөрчсөн. Намын тухай хуулиар намын дарга бол хизээч хяналтын төв байгууллагаа төдөлзүүлэх эрхгүй. Өөрөөр намын хяналтын төв байгуулга бол тухайн даргыг хянах үүрэгтэй болохоос биш даргын эрхийн асуудал биш юм аа. Энийг бол одоо би энэ тушаал 2 гэдэг дээр энэ төдөлзүүлсэн байна л да. Энэ бол Монгол улсын хуулийг шууд зөрчсөн үйл явдал. Энэ бол байж босгүй үйл явдал. Намын даргад байтугай жирийн гишүүн байж болохгүй. За нэг хоёрт намын дүрм гэж байдаг. Улсын дээд шүүхээр баталгаажсан дүрм гэж байдаг. Энийг ягштал мөрдөж намын гишүүдийн эрх ашиг хангагдана. Монгол улсын хууль биелнэ. Үүн дээр 2 сарын 11-нд үлдсэн байгаа. 2 сарын 5-ны өдрөөс чөлөөсгүйгээд 8-нд гаргасан юм тушаал байгаа юм л да. Нөхөж урт 5-ны өдрийн шийдвэрийг 8-нд гаргасан болгоод 11-нд үлдсэн. За энэ бол бас яг намын дүрмэнд заасан юу гэхээр ерөнхий нарийн бичгийн дарга зөвхөн намын төв хороо томилдог. Даргын дураараа мэдэн тушаалгаа шийдвэрлэдэг тийм албан тушаал биш ээ. За намын дүрмийг зөрчсөн байна. За 3-т нь заа хандгаа гэж байдаг. Намын их хурлаар Сүрбаатар болон дарга маань ингэж гараа тавьж хагаад хандгаа өргөсөө. Энэ хандгаан дээр хууль дангуу гэж байдаг юм. Гэтэл цагаан сарын битүүний өдөр ерөнхий нарийн бичгийн дарганд эзгүй үеэр нэгэн цагийн дараа томилтоос онгоцоор буух гэж байгаа үед гишүүдтэйгээ хуйлдаж байгаад хууль бос дүрмийн бос үйлдэлээр цагаан сарын битүүний өдөр танил байгааз ийм үйлдэлийг хийсэн. Тэгэхээр нөгөө заа хандгаагаа хууль дангуу байхад зарчмаа зөрчсөн. За хууль дүрмээ зөрчсөн. Ийм нөхцөлд яах вэ? Хуулийн дагуу тухайн байгууллагын хяналтын төв байгууллага хариуцлагын эрхээ ороо манай дээр бол дүгнэлтээ гаргаад огцруулах үндсэлтэй гэсэн юм байна. Тийм болохоор хөдөлмөрийн үндэсний нам цаашдаа сайн нам байхын тулд олон нийтлэлийг даахын тулд ийм даргатай байж болохгүй гэдэг үндслээр төв хорон журмынхаа дагуу хуулийнхаа дагуу хуралдаад огцруулсан юм аа. Өчигдөр бол улсын их хурлын гишүүн Ганбаатар манай телевизэд ярилцлага өгөхдөө үндэсний төв хороо одоо өчигдөр тий 2 хуваагдаж хуралдлаа. 58 гишүүнтэйгээс одоо 44 нь миний хуралд ирсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр 14 таны очисон хуралд олцсон болчиход байна. За үгүй юм аа. Тэрэн дээр одоо бас яг алдар дээр эрцгийг би одоо энд нотлъя. Энэ бол манай намын төв хороо даргыг сонгодог, томилдог гол шийдвэр гаргадаг байгууллага л да. Энэ төөрөний ирсэн 59 хүн байдгийн. Энийг намын төв байгууллагын тамхтаа ирсэн байна. Үүнээс яг ирсэн гарын үсгтэйгээ 30 хүн ирсэн. Таны хурал дээр. Тий. 30 хүн ирсэн. Тэгээд хуулийнхаа дагуу журмынхаа дагуу эрс бүрэлдэхүүнтэй үүнийхээ дагуу шийдвэр нь гараад одоо өчигдөр улсын дээд шүүх рүү бүртгүүлэхээр хууль ёсныхаа дагуу явуулсан. Улсын дээд шүүх одоо шийдвэр гаргачна. Тийм болохоор яг энэ ямар нэгэн байдлаар олонд худлаа үнэн мэдээлэл ямар нэгэн байдлаар ингэж хүчээр шахуу ингэж хүрэгчээ тэрийг үнэн гэж байдаг өнөөдрийн Монголын улс төрийн соёл бол байхгүй байхын төлөө хүн нам бий болсон юм а. Тийм болохоор энэ зарчмаа бид нар ягштал баримтлахын тулд дарга нь вэ, цэрэг нь вэ, үнийг биелүүлэхийг шаардна. Тэгэхээр Ганбаатар гишүүн бол яг хууль журмын дагуу үнийг өөрөө алдаа гаргасан болохоор хариуцлага хүлээсэн. Ганбаатар гишүүн бол эрүүл нам дотор одоо хэсэг бүлэг хүмүүс одоо бүр зоригтой орж ирчээд ингээд намайг хаглаад байна гэж тайлбарлаад байгаа шүү дээ. За мэдхгүй одоо яг тодорхой ярих хэрэгтэй. Бидний зорилго бол эрүүл яг Монголын хөгжлийг авчрах хүч нэг даргаас хамаардаггүй. Дүрмээ ягштал баримталдаг, журмаа баримталдаг, андгаар өгсөн бол тэрийгэ баримталдаг. За олон гишүүдийн нам. Гишүүдийн гэж байгаа нь
тэр олон гишүүдээс худлаа ярьдаггүй, хуурдаггүй, бүрэн мэдээлэл өгдөг намыг л бид нар байгуулахыг хүсэж байгаа. Гамбатар дарга тэгж яриад байгаа байсан ойлгохгүй байна. Зөвхөн жишээгээр хэлээ л да. Нэг бөөсний үлгэр байдаг да. Нэг хичээлдээ муу оюутан зөвхөн бөөсний тухай уншсан, ямар сэдв багш нь асуусан бөөсийг яриад байдаг да. Тэрнтэй адилхан намын ийм нийтлийг хангаж чадаагүй, хуулиа сахиагүй, хууль зөрчсөн, намынхаа дүрмийг биелүүлээгүй, заандгаагаа зөрчсөн, хуйлдсан байж өөрсдийнхөө энэ алдааг бусд руу, хоёр нам руу нэглэх үлгэр шиг хадны мангаа шиг тийм хуйлдагч руу бүлэглүүд рүү чихээд ингэж өнгөрөх болохгүй. Юм бол энэ бөөсний үлээр ярьж болохгүй. Үүн дээр яриул тодорхой ярих хэрэгтэй. Гамбатар хичээлийн хэлж байгаагаар хууль зөрчсөн гэж та бүхний хууль зөрчсөн гэж бас үзээд байгаа шүү дээ. Эрүүгийн цагдаагийн газарт хандсан байгаа гэдгээ бас хэлсэн. Энд дээр та тайлбарлахгүй. Намын тухай хуулиар намын энэ дотоод асуудал зөрчил бол хуулийн байгууллагаар явдаггүй маа. Зөвхөн хууль зөрчсөн тэр сая харин Гамбатар даргын тэр хууль намын тухай хууль зөрчсөн бол үндслэлтэй. За ер нь эцэст нь асуухад та ер нь Гамбатар гишүүний одоо намын дарга байх гад ингэж их нэрийн чарнаан маргаан үсгээд байгаа асуудлыг юу гэж харж байна? За үүн дээр яг зорилгын ялгаа байгаамаа. Хүмүүст ингэ тодорхой тайлбарлахад өнөөдөр нам дээр нэг хоёр хэсэг бүлэг хоорондоо маргалдаад мэтгээд байгаа юм харагдаад байгаа. Яг үнэндээ бол энэ бол хөдөлмөрийн үндсэн намын анх байгуулсан олон итгэж байгаа нь бусад нам шиг бохир заваан биш. Хуйлдаангүй дүрм журмаа барьдаг ийм цоошин нам байгаасаа гэж хүсэж байгаа. Үүнийг бид нар байгуулахыг зорж ирсэн. Дүрм нэг тэрний тулд хийгдсэн юм байна. За нэг хэсэг бүлэг хүн байна. Зөвхөн 2016 оны сонгуулийг ботсон. Магадгүй 17 оны ерөнхийлөгчийн сонгуулийг ботсон. Намыг өөрийнхөө зорилгод хувийн ашиг хонжооны төлөө, улс төрийн сонирхлын төлөө ашиглахыг олон нийтийн гишүүдэд хуурч байгаад ашиглахыг зорьсон тийм бүлэг байна. Нэгэнт олонний итгэл нь тийм нэг хүнээс хамаардаггүй, шудраг, зарчмаа барьдаг, дүрмээ баримталдаг, хуулиа дэдэлдэг ийм нам байхыг хүсэж байгаа бол бид бол тэр зарчмыг бариад олон нийтгэлийг хизээч алдахгүй, хизээч хувийнхаа сонирхол худалдахгүй. Тийм болохоор бид нар Гамбатар гишүүн байна уу, өөр ямар гишүүн байна, хинж байна уу, яг энэ хууль дүрм зарчмаа бариад олон нийтгийг алдахгүй төлөө тууштай тэмцэнэ. Тэгээд бид ашигт хэлэхэд бидэнд бүү эргэлзээрээ энэ зөрчил бол нэг нам дотор жижигхэн зөрчил биш, Монголын улс төр цэвэршүүгүй юу гэдгийг заагийн зөрчил юм шүү. Олон нийт гишүүдийг ойлгоод үүн дээр дэмжиж оролцоороо. За маш их баярлалаа цаг зав гаргаж ирж бидэнтэй ярилцсан таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ бид хөдөлмөрийн үндэсний намын дарга найдлаатай ярилцлаа. Өргөжлүүлэн зарим үйл явдлыг хураан голон бэлтгэснээр хүлээн авч үзсэн үү?